PISA буюу олон улсын үнэлгээний 2022 оны дүнгээр манай улсын суур боловсрал эзэмшсэн 15 настай сурагчид олон улсын түвшинд үе тэнгийнхнээсээ ойролцоогоор 5 жилийн хоцрогдолтой байгаа нь тогтоогджээ. Тэгвэл COVID-19 цар тахал, багш нарын ажил хаялт, цахим хичээл зэрэг олон хүчин зүйлсийн улмаас сурагчдын хичээлийн хоцрогдол улам нэмэгдсээр байгаа тул боловсролын салбарт Монгол хүүхэд бүрийг мэдлэг ур чадварын хоцрогдлоос чөлөөлөө хэмээх цогц арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Өдөө орон нутагт сурч байгаа сурагчдын 50 орчим хувь нь хотын үе тэнгийнхнээс мэдлийн хувьд хоцорч байгаа гэсэн судалгаа гарчээ. Иймд боловсролын салбарт Монгол хүүхэд бүрийг мэдлэг ур чадварын хоцрогдлоос чөлөөлөе цогц арга хэмжээг хэрэгжүүлэхээр болжээ. Тус арга хэмжээний хүрээнд 7 гол шинжилгээг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна. Боловсролт хийж байгаа томоохон ажлуудаа бид нэр танилцуулж байна. Тэгээ үдийн хоолны асуудал байгаа. Одоо 1-5 дугаар анги дээр үдийн хоол өгж байгаа. Цаашдаа бид нар 5, 7, 9 тэгээд 10, 13 гэж одоо үе шаттайгаар одоо сургууль дээр үдийн хоолтой байх асуудал. Тэгээ үе тэнгийн дээрлэхтийн асуудал одоо яаж эхлэв те. Хөдөөгийн нүхэн жорлонгуудыг одоо бүгдээр эзэгцэлж нэг цэг давж дуусъя тийм ээ. За сургууль бүр дээр хүүхэд цэвэр ус уудаг нэг юм дадлыг бий болгоё. Сургууль цэцэрлэг бүр дээр. Энэ дээр хөрөнгө оруулалтууд хэрэгтэй те. Энэ асуудлуудаа шийдэе. Сургууль суурьс эрт илрүүлгийн тогтолцоо буюу 1-р анги, 5-р анги, 9-р анги, 12-р ангид нь одоо эрүүл мэндийн эрт илрүүлгийн тогтолцоонд одоо оруулдаг болъё. Гэх мэтлэнгээр одоо Монгол хүүхдийг яаж эрүүл зөв хүүхдэд болгох вэ гэдэг энэ тогтолцооны шинжилтүүдийг бид нар өнөөдөр одоо зарлаж байгаа байхгүй. Ялангуяа боловсрол дээр цахим сургалтын платформуд, дэд бүтц тоног төхөөрөмжийн асуудлуудыг бол нэлээд шийдэгдсэн гэж ойлгож байна. Магадгүй 4 жилийн өмнө бол одоо та бүхэн ярьж байгаа дэд бүтц сургалтын цахим тоног төхөөрөмж гэдэг одоо ингээд хүндрэлтэй зүйлүүд бол байсан. Одоо тэгтэл Pearson нутагчлаа, Edute нутагчлаа. Дээрээс нь Learn Tech-ийг бид нар үндэсний платформ болгоод авчлаа. Одоо Mosaic баг одоо ингээд бэлэн болж ингээд явхаар биднэрт цахим сургалтын боломжууд, хувилбарт сургалтын боломжууд ихэр гарч ирж байгаа. Тэгэхээр магадгүй одоо малчин өрхийн аслагдсан бүс нутгийн хүүхдүүд зохируулсан тийм хувилбар сургалтуудын стратеги тэгээд ийм хөтөлбөрүүдийг гаргаж ирээд хэрэгжүүлэх шууд одоо нэгдсэн удирдлагаар хангаад хэрэгжүүлээд явъя. За энэ зөвхөн одоо 6-7 настай хүүхдүүдээрээ биш, дээшлээд ахлагангийн хүүхдүүд дээр одоо цайтын танилцуулга дараа үргэлжлээд гарна. Ер нь бол сургуулиуд дээр бүтцийн нэлээд том өөрчлөлтүүдийг сум болгоо 12 жилтэй байх уу гэдэг дээр ингээд хэрвээ 12 жилийн сургуульгүй байвал бага сургуулиудыг яаж зохион байгуулах вэ гэдэг. Ингээд явах юм бол яг суман дээрээ үргэлжлүүлээд мал аж ахуй, хөдөө аж ахуй эрхлээд явах энэ хүүхдүүд дээр зохирсон тэр одоо яг тэр одоо юу гэдэг ирээдүйн насан туршдаа хоолоо олж идэх тэр өөртөө тохирсон хөтөлбөрүүдийг бий болгож ингээд яг малчтаа зориулсан тийм хувилбар сургалтуудыг бас гаргаж ирэхээр ийм концепцийг бас дэвшүүлж тавьж байгаа. Мөн тус арга хэмжээний үеэр сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сурагчдын үдийн цайны талаар танилцууллаа. Одоогийн хэрэглэж байгаа хоол хүнс нь хүнсний бараа материалын үнийн өсөлт зэрэг шалтгаанаас үүдэн хангалттай шимт хичээлтэй байж чадахгүй байгааг онцоллоо. Харин шимт хичээлийн шаардлага хангасан үдийн хоолны жишгийг өртгийн хамт харьцуулан танилцуулж үдийн цайны төсвийг нэмэгдүүлэх шаардлагатайг хоол зүйчид дурдлаа. Энэ болохоор 4,000 төгрөгт болцсон буюу одоо яг одоогийн 4,000 төсөвт багцсан хоолыг харуулсан гэсэн. За энэ болохоор 8,000 төгрөг болох юм бол за энэ хоол яг энэ хоол ийм байдлаар гарч болно гэдгийг харуулсан гэсэн. За ягаад энэ хоол ягаад хоорондоо юм ялгаатай байх нь нөгөө хооронд нь агуулж байгаа илчлэг шимтэж болно тий хоолны төрлөөсөө шалтгаалдаг юм ялгаатай болчихсон гэсэн. Нөгөө хой 4,000 гэж баталсан болохоор хойхаа цаг байлт бол нөгөө хангалттай илчлэг авч чадчихсан бол одоо үед болохоор нөгөө Иймд сургалтын хөтөлбөрийн шинжилэлээр дамжуулж боловсролын экосистемийг бүрдүүлэх, багшийн 3 тулгуурт бодлогыг хэрэгжүүлэн, багшийн ачааллаас чөлөөлөх, хот хөдөөгийн болон төр хувийн хвшлийн сургуулийн чанарын ялгааг арилгах байна. Түүнчлэн гэрт ойрхон сургууль, сайн сургууль байх концепцийг хэрэгжүүлэн, сурагчдын олон жилийн хоцрогдлыг арилгахаар төсөөл арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.